За сайн байцгаана монголчуудаа Стокгольмтаас наран чимгэрж байна. Би өнөөдөр та нартай юуны талаар ярилцах гэж байна гэхээр цар тахлын талаар бас ярих гэж байна тийм ээ. Энэ өнөөдөр бол Стокгольмд 2020 оны 12 сарын 21-ний өдөр буюу нийт өдөр байна тийм ээ. Одоо орой болж байна. Орой хэдэн цаг болж байна. Тийм одоогийн байдлаар бол 5:35 болж байна. Тэгээд цар тахал маань нөгөө хаасайг бол их вэ тийм ээ. Ялангуяа нөгөө Шведэд бас нэлээ ихсээд одоо засаг захиргааныхан байгууллагаас бас нэлээ жоохон шийдвэрүүдээ өөрчлөлт 8 хүнээс дээш одоо цуглаж ресторанттай хамт байж болохгүй гэдэг ч юм уу тийм ээ. Ийм байсныг 4 хүн болгож гин гэдэг бас нэлээ арга хэмжээнүүдийг энэ тийм нөгөө спортын заал буюу усан бассейн гэх мэт зүйлүүдийг бас хаах тийм ийм одоо нэлээ хүмүүсийг олноороо цуглахыг бас нэлээ хатуу хоригдж хатууч явах тийм ийм шийдвэрүүдийг гаргаж байна. Тэгээд манад бол бас л нөгөө зарим зүйлүүд нь одоо сайн зөвлөж байж лээ муу зөвлөж байж лээ тийм ээ. Гэхдээ бас нөгөө хитрхи их ямарваа нэгэн зүйл дээрс нөгөө шинжилгээ ухааны мэдлэгийн дутж байгаа учраас засаг захиргааны байгууллагаас заримдаа бас одоо хэцүү хүн зүйлүүд гарч илэн. Тэгээд түүнээс үүдээд нөгөө ард түмний амьдрал бас нэлээд хэцүү болж байгаа зүйлүүд аюух харагдаж илэн л да. Тэгээ одоо үнтэй холбогдуулаад юу ярих гэдэг хэлэх гээд байна гэхээр миний өөрийн маань хувьд тийм ээ COVID-19-ээр өвдчихсэн байж байна. Энийг нөгөө өнөөдөр би шинжилгээ өглөө өгөхдөө одоо сая хариу тэгээ та COVID-19-тэй байна гэдэг одоо хариу ирлээ. Тэгээ хариу нэрэхтээ та нөгөө 7 хоног одоо гэртээ байгаараа тий гэртээ зааврыг өгсөн. Тэгээд одоо би өөр юу хэлэх гэж байна гэхээр ерөнхийдөө нөгөө энэ нөгөө эрдэмтдтэй чинь энэ цар тахлын тий халдвар аваад халдвар авснаас хойш ерөөсөө одоо танд анхны шин тэмдэг үзүүлэх буюу тий нөгөө incubation цаг хугацаанд буюу тийм ээ одоо талд нууц үе нь ерөөсөө 3-5 хоног тий 3-5 хоногийн дараа илрээ гараад ирнэ гэж ирж байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа. Энэ бол яг л таарч илэн л да. Ягаад гэхээр би яг л тэр одоо надад илэрч гарч ирэх нь болохоор 5 дахь өдрөөс надад ерөөдөө жоохон ханиадны шинжтэй ханиад эхэлж гэнэ удаа гэсэн чимтэндэг хэлсэн. Тэгээд би тэр 7 хоногт 2 дахь өдөр нь надад гарах шаардлага гараад би гараад олон нийтийн унаагаар явсан. Олон нийтийн унаагаар явахдаа би нөгөө өөрөө жоохон одоо хэнийг бүгээсэж юм уу тийм ээ маск авчихсан. Яагаад гэхээр би нөгөө дараа унаандаа амжих гад жоохон цаг тавьж гарсан байсан учраас унаар маш хурдтай гүйж орсон. Нийтийн унаар тэгээд нөгөө хурдтай гүйчихэр чинь үлийн цэцэн хувцастаа халууцаад хамгийн эхлээд малгайгаа авч байгаа юм. Дараа нөгөө нүдний шилбан цадаад хахаар нүдний шилээ авсан. Тэгээд байж бүр өшөө нөгөө халууцаад гүйсний дараа нэг хэсгийн дараа ингээд хүн амир халууч хөлөрдөг шүү дээ. Яг тэгээд хөлрөөд нөгөө маскны цаана гэдэг нүрнээс манд хөлс гоож явахаар нөгөө цүнхнээсээ салфет гаргаад нүрийнхээ хөлсийг авчих гад маск авсан. Тэгээд нөгөө хөлс арчичаад за одоо нэгэнтээ авчихсан юм чи ингээд маска буцаад зүгөөгүй гайг үз гэж бодоод тэгээ яг тэр ажил тарах үеэр байсан учраас бас нөгөө олон нийтийн өнөөдөөс нэлээ хүнтэй байсан. Тэгээд тэндээс л хаа нэгэн газар нөгөө өөрхөө бид тэр вирусыг аваад наачхаад гэртээ ороод ирчихлээ гэж бодож байна. Тэгэхээр яг бодохоор би 3 хоногийн дараагаас надад нөгөө яг ханиадны шин тэмдэг илэрч эхэлж байгаа байхгүй. Тэгээд яасан бэ гэхээр мэдээж нөгөө ингээд хүн халууцаад хөлөрхөөр хүний нөгөө шар усны нөгөө бүх сүмүүд онгоочдөг тий тэгжээтэл тэр гаднаас би хаа нэгэн газар тэнд явж ирсэн вирусыг үртээ аваад тэгээд ингээд наачхлаа гэж бодож байна. Тэгээд өөр нэг надад бас алдаатай зүйл хийсэн юу вэ гэхээр би өгн бол гадагшаа гараад орж ирэхээр би заавал усанд ордог те үсээ угаадаг байхгүй юу. Усанд чинь нөгөө хамгийн их бас ер нь бактери суугаад те вируснууд ингээд наалдаад удаан хугацаагаар байх юм үндэслэл нь болж ялангуяа нөгөө
хатаа хүмүүс ингээд нөгөө уралдын тоос үзэр босорсон үсэн дудаан суудаг яг тийм байдгийг мэддэг мөртлөө тэгээд тэр өдөр би орж ирээд бас нөгөө усанд орохгүй унтчихсан маань бас надад нэмэрлсэн баха гэж бодож байна. За тэгээд тэр яг хөө тэ нөгөө ямар ч үсэн би ингээ алдаа хийгээд одоо халдвараа авчихлаа. Тэгээд одоо миний надад 5 дахь өдрөөс эхлээд би 5 дахь өдөр ингээд жоохон толгоо өвдөөд ингээд миний хамар хоолоо хоёр хатаад гэсэн тэгээд толгоо өвдөж учраас за ер нь чинь танайд төрж магадгүй юм шиг байна гэж бодоод 5 дахь өдөр нэг ихчтэй уулзах хэрэгтэй байсан аа зогсоогоо за би жоохон ханаттай ах шиг дараа уулзъя гэдэг ингээд өнгөрөөсөн. Тэгээд ингээд байж адил нөгөө эхлээд ингээд хамар нармаа маш их ингээд хатжсэн юм чинь харин бүр нөгөө хагасаа өдрөөс нь ахуулаад толгойн өвдөл байсан тэр чигээр байгаадсан. Толгой өвдөөд тэгээ би мэдээж жоохон ханад урж ийн гэдэг утгаараа нөгөө Монгол хүн юм болсон. Арцаа өглөөний цайнаар саахуулаад арцаа буцалгаж уугаал тэгээ өглөөний цай шууд арцаа буцалгаад уусан. Тэгэхээр нөгөө ингээд хамаг нармаас жоохон ингээд тий би нөгөө ер нь жирийн үед ерөнхийдөө нөгөө одоо давстаа усаар ингээд нөгөө хамраа их зайлдаг байхгүй юу? Ер нь тэгсэн чинь тэр нөгөө ингээд амар хатцсан байгаа үед нөгөө хамраа зайлахаар ингээд нөгөө хатаад миний тэр яг одоо салснууд маань ингээд хуурашаад нөгөө доторх тэр арсны маань торлогууд ингээд тасарсан байсан л гэж би бодож байгаа. Хит нөгөө хуурашаар чинь тэгээд хамраа зайлахаар ингээд нөгөө айгүй ерөнхийдөө жоохон хорсгол гэх юм да одоо бас яг ч хорсгол шин ер нь ингээд нөгөө жирийн байдаг үеэс ингээд надад айгүй тийм зовир өгч байгаа байхгүй юу. Тэгээд тийм байсан. Тэгснээ хагасаа өдрөөс нь ахуулаад би миний хамар битүүрч эхэлсэн. Тэгээд өчигдөр бол бүтээсэн өдөр бол баруун хамгийн одоо битүү байсан. Би бүр ингээд ярахад маань бүр өөрөө ингэ мэдэрч авч бүр ингэ гуншаад одоо ч гэсэн бас жоохон гуншаа байна. Гэхдээ өчигдрийн удаа миний хамаагүй дээрдсэн байна. Нөгөө гуншилт маань. Тэгээд миний өөр надад яа шин тэмдэглэлсэн байх хэрэг өчигдөр ингэ нөгөө би жоох ингэ харцаагаад тий. Гэхдээ өдөржингөө биш ингэ байжсан гинт би ингэ харцаагаад. Тэгэхээр за халуурж байгаа болоо гэд халуунаа өцгөл би ерөөсөө тэгж өндөр халуурсан юм бол байхгүй 37 хамгийн дээд нь 37.7 8 тал байсан. Тэгэхээр тэр ерөөсөө халуун биш байгаа байхгүй юу. Тэгээд өөр нэг надад шин тэмдэг нь юу байсан бэ гэхээр ингээд надад юу гэж ингээд гэдэс бат гинт нэг ингээд мөргөлж шүү дээ хаяа нэг ингээд сонин гиз базлаад тэгэхээр за одоо би хүндрэх гэж байгаа юм болов уу гэд бодохоо үгүй тийм байхгүй. Тэгтээ тэр нь ерөөсөө нэг 2-5 секундын хооронд ингээд аягүй базлаад тэгээ зүгөрлөж байгаа байхгүй. Харин тэгээд нөгөө миний хүмүүс аягүй гүйлгдэг гэж одоо нөгөө нийтлэг шин тэмдгүүдэд тийм баг та. Миний харин баг хэсгээр өтгөн маань нөгөө хатчихин. Тэгээ би тэрийг болохоор надад жоохон дотор халуун байна уу гэж бодож байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд бол би гайгүй л тэгээд нөгөө гадаа агшаа гараад нөгөө ойгоор тий алхаж байгаа 30 минут алхаж байгаа. Тэгэхээр нөгөө гараад ойгоор алхахаар айгуу сайхан хамар амны нөгөө юм битүү байсан маань. Айгуу сайхан нөгөө онгоохоод айгуу гоё болж илээ. Тэгээд одоохондоо бол нөгөө тийм үлээ надад бүр нэг ингээд амар хүндрээд амсгал богдох надад би бол ханиалах юм огтаалга. Тий өөр нэг шин тэмдэг нь яасан бэ гэхээр миний нөгөө юу яг энэ хоолойны яг энэ хэсгээр ингээд айгуу цахтнаад ингээд айгуу жижигхэн улаан нөгөө маачгарч тэгсэн үү ингээд нөгөө ингээд жоохон бэржижсэн байсан. Тэгээд ер нь ингээл орой болохоор яг энэ хэсгэр ингээд амар цахтнаад тэгээд нөгөө цахтнахаар мааччихаар ингээ улааж байгаа. Дээрс нь би бас нөгөө ингээд маачгаар тэр нөгөө арсныхаа торлогуудыг таслаа ичиж байгаа ах гэж яагаад нөгөө айлхаар маачхгүй ингээл нөгөө ягаад тэгээд нөгөө зөөлөх тос аяг хөтөрөгч юм. Эхний нөгөө өдөр бол ингээд хоолоо хамар хоёр амар хатсан учраас ингээд бүлээ юм уух те болохоор бүлээ юм уухаар аягүй сайхан байсан.
Тэгээ ер нь бол нөгөө харьцангуй би айгүй юу яаж нөгөө жирийн үед уудаг устэй шингийн юмнаас илүү одоо шингийн юм ус ууж би ерөөсөө ямарваа нэг юм шивэрээ нөгөө им тан уу гэсэн ямар ч цавар байхгүй. Хэрвээ та нөгөө мэдээж халуур бол нөгөө альфитон юм уу иприм тийм ээ угаараа гэж л байгаа тий. Тэрээс бол би бол ерөөсөө тэр нөгөө халуун байхгүй байгаа учраас надад тэр альфитон ч юм уу иприм ч юм уу аль хийж уусангүй. Тэр ятга толгоогоо өтгөхт нь толгоо бол нэлээ өвдсөн. Ерөнхийдөө тэгээд толгоо өвдөж явах тортол би уугаагүй. Миний өөрийн маань нэг одоо юу гэх юм ухтаа би их дургүй. Ягаад гэхээр им чи бас нэг талаараа өвчин намдаад ч гэсэн нөгөө талаараа одоо хими хор гэж үзээд байдаг байхгүй би. Тэгээд ерөөсөө гөрийгээд альвтаа уугаагүй. Миний зүгээр хэрглэж байгаа юм юу вэ гэхээр би нөгөө чацаргантай арцаа нэлээ илүү хөтөлгөө ууж ийн. Чацаргантай арцыг болохоор би нөгөө мэлми гэсэн блог дээр яаж буцалгадаг би танарт заагаад өгсөн байгаа. Тэрийг ороод хараарай тий. Чацаргантай арцаа буцалгаж тэрийг илүү ууж ийн. Мөн нөгөө ансны ханд тийм ээ. Чацарны ханд хоёрыг бас ингээд үргэлж би ер нь гэртээ байнга ууж идэг. Тэрийг бас илүү нөгөө төлхөө ууж ийн. Өөр нэг зүйл нь юу вэ гэхээр би өдөрт нэг ширхэг саримс идэж байгаа. Гэхдээ тэр саримсыг би нөгөө хоолндоо нөгөө ингээд буцалгаж ихаас илүү юм аа. Би одоо л дан шөлтөө хоол идэж байна л да. Шөлтөө хоол ичээд нөгөө саримсаа түүхийгээр нь нөгөө одоо идэж байгаа хоолнд ээж байгаа шууд жашлаад идчихэж байгаа. Тэгэхээр тэгтээ нөгөө саримс бас ямарваа нэгэн зүйлийг хийх ихтэл янтуулдаг гэдэг янтуулдаг гэж ярьдаг штэ. Тэгэхээр би хийгээдэггүй ерөөсөө өдөрт нэг хумсыг л тэ оройныхоо юм өдрийнхөө нөгөө идэж байгаа хоолн дээр жашлаад идэж байгаа юм л байна. Тэгээд өөр нэг одоо содон онцгойгоо тийм ханалах ч юм уу тийм зүйл надад алга. Тэгээд хэрвээ та нар энийг болохоор би нөгөө нэг янз бүрийн одоо энийг тусж байгаа ч юм уу гадар илбэг байна л да. Хэрвээ тусах юм бол бас нэг бэлэн ийм хүн байна. Яаж хийж байгааг бас жоохож гисэн миний юм туршлага болох юм болов уу те. Мэдээлэл бас зөв хүрээд энэ чинь хүн чинь айгүй хэцүү штэ. Янз бүрийн өвчин тусахаараа тийм ээ. Тэгээд энэ чи ялангуяа нөгөө мэдлэг нь буюу тийм ээ мэдээлэл нь хомс байгаа. Тэрийг мэдэхгүй байгаа бол бас хүн чинь штэ. Үхэн гэж бодчихдаг ч юм уу. Миний хувьд бол ерөөсөө айж имэж одоо санаа зовоодох зүйл алга надад тэр бүх мэдлэгэндээ мэдээлэл нь тэр бүх зүйл нь байгаа. Тэгээд нэгдүгээр гэвэл би залуу байна. Хоёрдугаар гэвэл би бас надад ямар ч суур өвчин байхгүй учраас ерөөсөө энэ зүгээрээ гэдгийг мэдж байгаа учраас би ерөөсөө айхадах зүйл алга. Тэгээд яг хөө хэрвээ та одоо өшөө энэ талаар мэдээлэл авъя дээ. Нөгөө явц ямар байх нэ гэдгийг мэдмээр байвал те намайг дагаарай. Миний би ерөнхийдөө нөгөө мэдээлэл маягаар тийм ээ мэлми гэсэн одоо YouTube дээр влог байгаа. Тэрийг дагаад явах юм бол тэргээрээ би мэдээллүүдийг өгөх болно. Одоо өөрийнхөө ямар байгааг тийм ээ мөн бас би одоо ямар нэгэн байдлаар нэг удаа лайв хийх гэж бас бодож байна тий. Тэгээ та нарт ямарваа нэгэн лавлаж асуух ч юм уу тий өшөө мэдхээр миний талаар ч юм уу тий энэ өвчний талаар мэдэх зүйл байх юм болов тий. Одоо миний бичлэгийн доор одоо асуултаа биччихвэл би бас хариулна. Тэгээд хэрвээ та өшөө сонирхож мэдье одоо миний өвчний мал үйл явц ямар хуу явагдах нь гэдгийг үнэн байдлыг мэдье гэвэл миний одоо бичлэгийн дорогоо subscribe хийгээд намайг дагаарай. Би тэгээд одоо чадхаар өдөр болгон та нарт мэдээлэл ямар байгаагаа ямар байна гэдэг талаарх мэдээлэл өгөх болно. Нэг удаа гэхдээ би лайв хий гэж бодож байна. Тэгэхэд нөгөө асуух зүйл, лавлах зүйлийг асууж болно. Мөн миний бичлэгийн доор одоо асуултаа тавьчих юм бол үлдээчихвэл би бас танд өргөж чадхаар хариулах болно гэж хэлж байна. Тэгээд би мэдээж яг байгаа бодит үнэн байдлаа ямарваа нэгэн нэмж хачирлахгүйгээр гоёжгүйгээр хасахгүйгээр та нарт мэдээлэл өгөх болно гэж хэлэх байна. За тэгээд эрүүл бие царуул ухаан оршин гэдэг та нар тэгээд над чиг ямарваа нэгэн байдлаар салгардаж ингээд энэ вирусыг аваа тий
Тэг хүн болгоны нөгөө бие өөр учраас хүн болгонд янз янз байх бах. Тэгтээ бас нийтлэг зүйлүүд илбэг байдаг гэдэг үднээрээ бас яагачгүй байхад хитрхи айх хэрэггүй гэдэг үднээс би мэдээллийг орууллаа. За тэгээд дараагийн бичлэг хүртэл би юу тийм ээ дараагийн лайв хүртэл баяртай.